Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд, галс суурийн ган хуйгийн 2024-өөс 2026 оны ажлын тайлан. Баянгол дүүргийн иргэд сонгогч та бүхний итгэлийг 2 дахь удаага хүлээж, улсын хурлын гишүүний 2 дахь бүрэн эрхийн тангараг өргөснөөс хойш хууль тогтоох хянан шалгах чиглэлийн хүрээнд 16 хууль тогтоолын төсөл дээр ажиллалаа. Улсын хурлын төсвийн байнгын хорооны дараагаар томилогдлоо. Төсвийн байнгын хорооны дараагаар ажиллахдаа Монгол улсын 2026 оны нэгдсэн төсвийг улсын хурлаар хэлэлцүүлэх ажлын хэсгийг ахалж амжилттай батлууллаа. Ажлын хэсгийг ахлахдаа төрийн бүтцийг багасгаж, төсвийн үргэлгэн зардлыг 1 их 80 төгрөгөөр таньж, багш эмч нарын цалин ахмадын болон халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн нэмэгдэлд шилжүүлээд байна. Монгол улсын засгийн газрын гишүүн шадар сайдаар томилогдсон ажиллаж байна. Хууль эрх зүйн бодлого шинжиллийн хүрээнд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан онцлог хуулийн төслүүд Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхт бэлтгэх ажлын хэсгийг ахлан амжилттай батлууллаа. Монгол улсын 2026 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг улсын хурлаар хэлэлцүүлж амжилттай батлууллаа. Хууль батлагдсанаар багш эмч нарын цалин түүхэн дээд хэмжээнд нэмэгдүүлж, ахмад насны тэтгэврийг 80.6%, халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20%-аар тус нэмэгдүүллээ. Иргэдэд хүн суртал авилгын систем болоод байсан зөвшөөрлийн харилцааг илүү хялбар, иргэнд хүндрэлгүй болгох зорилгоор зөвшөөрлийн тухай хуулийг дахин шинжилж амжилттай батлууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, өсчин гоо сайхан, хийм цэвэрлэгээ, бялдаржуулах төв зэрэг үйл ажиллагааг зөвшөөрөл хүлээлгүй мэдэгдээд шууд ажиллах зохицуултыг тусгалаа. За мэдгэл гэдэг зөвшөөрөл нь өөрөө ямар шин чанартай байх вэ? Эрсдэл багтаа. За тэгээд шууд үйл ажиллагаа эхлэх боломжтой. Одоо би энэ үйл ажиллагаа ингээд эхэллээ шүүгээд эрх бүхий байгууллагаа мэдгэл хүргүүлээд болоо. Нэг өсөндөө эрх бүхий байгууллагаас ямар нэг бичгээр нь авах шаардлагагүйгээр за би одоо хуучин ийм тусгай зөвшөөрөл авдаг байсан үйл ажиллагаа би одоо эрхлэж байна гэд мэдл хүргүүлээд үйл ажиллагаа эрхлүүлчихнэ гэсэн. Гэхдээ стандартын шаардлага бол хангана шүү гэдэг асуудлыг бол хууль дээр оруулж байгаа гэсэн. Татварын багц хуулийг шинжлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж 14 удаагийн хэлэлцүүлгээр 1400 гаруй иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж санал солилцлоо. Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэхт бэлтгэж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой хөгжлийн зорилт арга хэмжээг тодорхойлох санал дүгнэлтийн төсөл дээр ажиллалаа. Төр хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд төрөөс бизнесийн өрсөлдөөнд оролцохгүй байх, эрх зүйн орчныг боловсронгүй болгох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллалаа. Гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Ажлын хэсгийн гишүүнээр ажилласан онцлог хуулийн төслүүд. Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох хуулийн төсөл. Хууль тогтоомжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Монгол улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг улсын хурлд өргөн мэдүүлэх санал дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл. Ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл. Нийтээр дагаж мөрдөх дүрм журам захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх цэгцлэг дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүн. Худалдаа үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл. Харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр тус ажиллалаа. Засгийн газрын гишүүн Монгол улсын шадар сайдын онцлог ажлууд. Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийг орчин үеийн стандартын дагуу шинжлэх, улсын хэмжээнд гамшиг устдаас хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд шаардлагатай санхүүжилтийг 2026 оны улсын нэгдсэн төсөвт тусгууллаа. 2026 онд улсын хэмжээнд гал түмэр унтраах аврах ангийн 6 шинэ барилга барихаар төлөвлөж, Баянгол дүүрэгт анх удаа гал түмэр унтраах аврах бие даасан анги байгуулахар боллоо. Шинээр баригдах барилга байгууламж. Баян хонгор аймгийн Баян хонгор сум, Завхан аймгийн Тосон Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум,
Өвөрхангай аймгийн Арвайхэр сум, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, Баянүлгийн аймгийн Ногоон нур сумдад шинээр онцгой байдлын салбар нэгжийг байгуулна. Онцгой байдлын газрын техник тоног төхөөрөмж аврах ажиллагааны багаж тусгай зориултын хувьд хэрэгслийг шинжилэн сайжруулж, гал унтраах зарлан мэдээлэх нэгдсэн төв бүхий орчин үеийн технологид суурилсан мэдээллийн системийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатар хот бол энэ төвөгжрэл, зам харгуун хангалтгүй байдал, гэр ороолын зам төлөвлөлтгүй байдал эднийгээд үндсэндээ дуудлага өгснөөс хойш бол хамгийн дээдлэн 5 минут дотор очих ёстой байдал өнөөдөр бол 15-аас 20 минут зарцуулж байна. Энэ дээр бас технологийн шийдлийг бол зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Үндсэндээ бол Улаанбаатар хотын өндөрлөх зүгүүдээр өндөр хүчин чадал бүхий камер, хиймэл оюун ухаантай уссан байдлаар онцгой байдал болон замын цагдаа болон эрүүл мэндийн тусламж үйлчлэг үзүүлдэг газруудад нийгэм зэрэг дуудлага очдог байх боломжийг бүрдүүлэх үүднээс өндөр бас технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай жаргаж байгаа. Өвөлжил түндрэх эрсдэл өндөртэй аймагуудад газар дээр нь ажиллаж шаардлагатай дэмжлэг болон авах арга хэмжээний үүрэг чиглэлийг өгч ажиллана. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд өөрчлөлт оруулж, нэмэгдлийн хувь хэмжээг засгийн газрын хуралдаанаар 30-аас 40% болгон нэмэгдүүллээ. Тогтоодын төсөлд шаардлагадах 14.6 тэрбум төгрөгийн төсвийг 2026 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байна. Хүнсний аюулгүй байдалд хамгийн өндөр шаардлага тавьж, лабораториудын чадварыг хэсэгчилж бус үндсээр нь шинжилэхээр ажиллаж байна. Лабораторийн бүтцийн өөрчлөлт шинжиллийн эцсийн зорилго нь Монгол улсын иргэн бүрийг эрүүл аюулгүй хүнсээр хангах, экспортын итгэлцлийг баталгаажуулах, хариуцлагатай найдвартай болгох юм. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинжилэл. Энэ хүрээнд 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг лабораторийн чадварыг бэхжүүлэхэд чиглүүлж байна. Бүсчилсэн хөгжил. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үжил баримтлалын хүрээнд 2026 оны төсөвт 276 тэрбум төгрөгийг тусган хүн амын төвлөрлийг бууруулах, хөдөө орон нутгийн эдийн засаг дэд үтцийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Олон улсын хамтын ажиллагаа. 2025 оны 11-р сард Япон улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Мотеги, гамшигын асуудал эрхэлсэн сайд Акама, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч Танака нартай уулзаж, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл болон инженер технологийн дээд боловсролыг дэмжих төсөл, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Монгол улсын боловсрол эдийн засаг дэд үтцийн хөгжлийг дэмжих асуудлуудыг онцолж хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо. Мөн худалдаа эдийн засаг шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн 27 дугаар хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Монгол улсын шадар сайд засгийн газар хоорондын комиссийн Монгол хэсгийн даргын хуваар худалдаа эдийн засаг аж үйлдвэргээд олон чиглэлд зөвлөлдөж бодит үр дүнд хүрлээ. Засгийн газар хоорондын комиссийн ээлжид хуралдааны үр дүнд шатхууны нийлүүлэлтийн асуудлыг харилцан тохиролцож, нийлүүлэлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх дээд түвшний хэлэлцээрийг амжилттай хийлээ. Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод 2026 оны 1-р сард ажлын айлчлал хийж, тус улсын онцгой байдлын сайд дэслэгч генерал Чингис Ариновтой уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын онцгой байдлын бодлого, гамшигын эрсдлийн удирдлагын институтын тогтолцоо, байгалийн гамшиг эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадварыг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Дүүргийн хөгжил, хөрөнгө оруулалт. Баянгол дүүрэгт 2025 онд 60.1 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 34.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 17 төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бол 2026 онд 196.3 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 78.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 23 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн Баянгол дүүрэгт 437.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 63 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 төсөл арга хэмжээг гадаад зээл тусламжаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хийж байгаа онцлог ажлууд. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, авдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектын тоног төхөөрөмж олголоо. Мөн 34 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд автомашин болон нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийг ашиглалтад оруулан тусламж үйлчилгээний хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 150 ортой ажилчдын хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлгийн 2 блок барилгын их засвар, төрөх эмнэлгийн газар хөдлөлтөө сэргийлэх гадна хүчтэйлийн ажлуудыг 2026 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Баянгол дүүрэгт урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн жишг төв байгуулах, соёлхын сургалт судалгааны төвийн барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын 3 дугаар төв эмнэлэгт зүрх судасны үндэсний төв байгуулах ажлыг олон улсын зээл тусламжаар тус эхлүүлээд байна. Бөөрийн хавдартай нэг иргэнийг Солонгос улсад эмчлүүллээ. Өнгөрсөн оны 7 дугаар сард Солонгос улсын их хва болон Ёнси их сургуулийн эмнэлгийн эмч профессоруудыг өрн авч ирж Баянгол дүүргийн иргэдээ үзлэг оншилгоо эмчилгээнд хамруулсан. Тус үзлэгт уролог, үе мөч, эмэгтэйчүүдийн эхо, бамбайн эмгэг, элэг цэвс нойр булчирхан эмгэг зэрэг 6 төрлөөр 500 гаруй иргэдийг үзлэгт хамруулж эмчилгээ үйлчилгээ үзүүллээ. Үзэлгийн үеэр 3 иргэний хавдрын өвчлөлийг илрүүлж, яаралтай хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай бөөрийн хавдраар өвдсөн нэг иргэнийг Солонгос улсад эмчлүүлэх зардлыг дааж, хагалгаа эмчилгээ амжилттай боллоо. Та ингээд очиад яваад үзүүлчихэд ингэчихэд ирээ гэдгсэн чи баг итгэхгүй шүү дээ. Яа гişin одоо ингээд ямар сони ингэж бодсон. Тэгсэн чи харин өстө өөрөө бүр гар бариа. Тэгээд за ихчим тэгээ сайхан яваад үзүүлж харуулаа, шинжилгээ хийлгэчээ, сайхан эмчлүүлчээ дэр. Эмнэлгийн нөгөө хариуцсан дарга нь орж ирээд амжилттай боллоо, сайн болсон гэсэн шүү дээ. 26-нд бид дахин Монголд очиж үзлэг онцлогоо хийх болно. Бидэнтэй хамтарч ажилладаг болцоохон эмч болон тусалж дэмжлэг үзүүлдэг улсын их хурлын гишүүн Ган Гоёг нартай ярилцж байгаад аль дүүрэг, аль хот, аль аймагт очиж хийхээ шийднэ гэж бодож байгаа. Тэгээд энэ Ган ихшүүлсэн байгуулсан шүү дээ. Тэгэхээр баярлж байна. Үйлчлэгээ бол маш сайхан байна. Баянгол дүүргийн зорилттой бүлгийн бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд хамруулж эхэллээ. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зорилттой бүлгийн 102 хүүхдийг нарийн мэрэгжлийн эмч нарын үзлэг оншилгоонд хамруулан ажиллалаа. Дүүргийн хэмжээнд нийт 1100 орчим зорилттой бүлгийн хүүхэд байгаа тул жилийн хугацаанд шат тараатайгаар бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөж хэнийг ч орхигдуулахгүй байх зорилттой дэвшүүлэн ажиллаж байна. Боловсролын салбарт хийж байгаа онцлог ажлууд. Боловсролын хүртээмж чанарыг бодитоор сайжруулах зорилгын хүрээнд 2024-өөс 2025 онд ерөнхий боловсролын 5 сургуулийг ашиглалтад орууллаа. 29-р хороонд байрлах 90 Everest International сургуулийг улсад авч, 11-р хороонд байрлах 28 дугаар дунд сургууль, 8-р хороонд байрлах 93 дугаар дунд сургууль, 23 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцлбор барилгуудыг тус ашиглалтад орууллаа. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах, хүүхэд бүр гэртээгээ ойрхон чанартай хүртээмжтэй сурч хөгжих боломжийг хангах зорилгоор шинээр 3 сургууль, 3 цэцэрлэг барих ажлыг амжилттай эхлүүллээ. Баянгол дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ширээ сандлыг шинжлэх ажлыг шат тараатай хийхээс гадна орчин үеийн техник технологид суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх зорилгоор бүх ерөнхий боловсролын сургуульд таблет олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Амьдрах орчин ба дэд үтцийн шинжилэл. Бурхан шашны төв гандан тэгчнэлэн хийд орчмыг хөгжүүлэх, дэд үтцийг төвийн шугамд холбож, аялал жуулчлалын бүс болгох төслийг тогтвортой үргэлжлүүлж, Чанарайсаг бурханы гол дуганыг сэргээн засварлах ажлыг эхлүүллээ. Ногоон Баянгол хөтөлбөрийг санаачлан, гэрэлт гудамж, нийт эзэмшлийн зам талбайг гэрэлтүүлэх, камержуулах, тогтчлтын ажил хийж, нарны их усүрээр цэнэглэгдэх 360 гэрлийн шонг суурилууллаа. Баянгол дүүргийн хэмжээнд 57.1 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй авто замын байгууламжийн 15 төсөл хэрэгжүүлж байна. Баянгол дүүрэгт орчны тогтчлт шинжилэлтийн нийт 16.1 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 7 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хас суурь сангийн үе таалга шинээр нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Шил бүрийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдаан 2025 онд миний мөрөөдөл миний сургууль сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Дүүргийн хэмжээнд нийт 1300 гаруй сурагч багш ажилтнуудыг төрийн ордонтой танилцах үйл ажиллагаанд хамрууллаа. Баянгол дүүргийн биеийн тамирын спорт хороо Улаанбаатар Амазонс клубтэй хамтран
3 эсрэг 3 өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт 70 багийн дунд зохион байгууллаа. Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шулуун болон хэрээсний оёдлын машиныг 2 дахь жилдээ олгож 1500 орчим иргэнийг төсөлд хамруулад байна. Хас суурьсан хөгжлийн төвийг шинжилэн байгуулж сурагчдын зөвлөл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн клуб, ахмадын клуб, ээжүүдийн клуб, анхны тусламжийн клуб, бяцхан судлаач хүүхдүүдийн клуб, номын клубүүд үйл ажиллагаа явуулж эхэллээ. Баянгол дүүргийн иргэд та бүхэнд бидний үү таалга үргэлж нээлттэй байх болно. Амлалтаа биелүүлдэг хүн өнөөдөр итгэлийг, маргааш нэр төрийг үтээдэг. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд Хас суурийн Ган хуйг